Сайн байцгаана уу? Подкаст сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. За, соёлтой өнгөлөг хот подкастын маань ээлжид дугаараар Aveco компани захирал Ад Заяа маань хүрэлцэн ирсэн байна. За, мөн одоо манай сөөхийг авраач season 1-ийн маань одоо тоглоомын талбайн ивент тэтгэлгээр бид нар хамтарч ажилласан байгаа. За, тэгээд манай одоо Happiness Town хотхны хүүхдийн тоглоомын талбайн иж бүрэн шинжилгээ ажлыг одоо манай Aveco компанийн хийж гүйцэтгсэн. Одоо юуны төрөнд би бас маш их баярлалаа гэдгээ подкастаараа дамжуулаад ч гэсэн хэлмээр байна. За, өнөөдрийн хоёулангийн сэдэв бол хүүхдийн тоглоомын талбай. За, тэр дундаасаа одоо хоёулаа стандарт, аюулгүй байдал гэдээ маш олон юмыг би одоо ярилцахыг хүсэж байгаа. Энэ үүгээрээ одоо подкастаар дамжуулаад одоо бэлгийн компаниуд ч гэсэн бас мэдлэг мэдээлэлтэй болоосоо за тэгээд хүүхд одоо тоглоомын талбайгаар дамжуулж яаж хөгжиж идэм бэ гэдгийг оршин суугчнаар бас мэдээсэй гэд хоёулаа ингэж дэлгэрүүлээд ярих юм бол маш олон зүйлийг ярих байхаа гэж бодож байна. Миний хувьд бол одоо жишээ нь би хүүхдийн тоглоомын талбайг одоо та нараасаа илүү мэдээлэл авч ээж вау одоо тэгж анхаард юм уу гэдэг ингээд маш олон зүйлийг мэдэж авсан. Тэгэхээр хоёулаа өнөөдрийнхаа ярилцлагынхаа сэдвийг одоо эхлэхдээ одоо хүүхдийн тоглоомын талбай стандарт талаас нь нэлээд яриа явах гэж бодож байна. Миний өмнө бас өнөөдөр ингээд энэ подкастыг үзэж байгаа бүх хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгээ бас оролцуулж байгаад бас баярлалаа. Яг нь ерөнхийдөө хүүхдийн тоглоомын талбай гэдэг чинь өөр айгүй өндөр ач холбогдолтой ийм талбай байдаг. Яагаад гэхээр нэгдүгээрт нөгөөний тэндээс хүүхдүүд айгүй олон юм сурч хөгжиж идэг. Тэгээд одоо нөгөө гол чухал ач холбогдлуудыг ингээд хэм болвол нэгдүгээрт одоо нийгмийн харилцааны ур чадварт ингээд орж идэг. Тэгээд үл тоглоомын талбай гэдэг чинь хамгийн анхны нөгөө хүүхдээ одоо нөгөө нийгмийн харилцаанд орж идэг юм газар талбайч өөрөөсөө тоглоомын талбай байдаг. Одоо 0-2 нас хүртэл гэртээ байж байгаад тэгээ яг анхлан бие дааж харилцаанд ордог газар тоглоомын талбай. Гээл одоо хоёрдугаар талаар нөгөө хүүхдээ одоо биеийн хөгжлөл те хөгжил нөлөөлж идэг биеийн хөгжлийг бие ур чадрыг сорьсон ийм хөгжилт нөлөөлж идэг. Мөн одоо 3 дуурт гэдэг моторик ур чадвар боيو нөгөө жижиг нас бага насны хүүхдүүдийн юмд гар зөвшөөрөх юм жижиг ингээд те үйлчлэлтэй гар зөвшөөрөх ач холбогдолтой. 4-р талаар ерөөхдөө нөгөө дүн шинжилгээний ур чадвар боيو нөгөө эрсдлийн менежмент сурж идэх байхгүй хүүхэд тэндээс. Тийм тэгээд бас хамгийн чухал юм хэрэг нөгөө хүүхд энэ тоглоомын талбайч хүүхдийн стрессгүй нөгөө бүсэн болж идэг. Энэ өөр аюун өндөр ач холбогдол. Яг бол нөгөө хүүхдүүдийн ар гэр болгоо өөр байдаг. Тэгтээ харилцаа адилгүй амьдарч байгаа орчин одоо хэлбэлийн гişүүд гэх тэгээд яг 6 дахь талаар ерөөхдөө нөгөө стрессгүй бүс гэж өгдөг. Яагаад гэхээр одоо нөгөө хүүхдүүдийн амьдарч байгаа орчин гэр бүл ар гэрийн байдлаас харилцаа адилгүй өөр байдаг учраас нөгөө хүүхдүүд одоо магадгүй нөгөө юуны архит арсан хэрэглээтэй ч холбоотой ч юм уу те одоо хамааралтай гэрт нь хүн байдаг ч юм уу эсвэл өвчтэй нэг хүн ч юм уу те тэгээд одоо бас магадгүй бүр нөгөө нялх дүүтэй дүүгээсээ болоод нөгөө чимээгвэ гэдэг нөгөө дууга хориулдаг бас юм ах ихшнэр байдаг те энэ хүүхдүүд маань энэ тоглоомын талбайд гарч ирээд яг өөрийнхоороо яг аз жаргалтайгаар ингэж мэдэрдэг учраас тоглоомын талбай аюулгүй байдалтай эргээд ингэж энэ талбай маань аюул чухал ач холбогдолтой учраас аюулгүй байдал одоо нөгөө өсөж хөгжих сурах энэ бүх боломжуудыг бүрдүүлдэг байх ёстой. Мөн нөгөө стандартын дагуу байх ёстой. Яг Монгол улсын хувьд одоо MNS 6751 гэдэг одоо нөгөө хүүхдийн тоглоомын талбай шаардлагатай стандарт байдаг. Энэ стандарт маань болохоор уг нь бол яг нөгөө хүүхдээ одоо тоглоом ямар байх ёстой вэ те нөгөө хуурц ирмэггүй зүргүү за хүүхд тоглоом дээрээс унлаа гэхэд одоо нөгөө дэвсгэр нь ямар байх вэ те одоо шалмайн гэсэн үг те зузаан нь ямар байх вэ юу байх вэ гэдэг энэ бүгдийг нэг бүрчлэн заагаад тавьсан байдаг ч гэсэн одоо яг энийг нөгөө цаг дээр хэрэгжүүлдэг газар мэн байдаг нөгөө зүгээр нэг гулсуур аваач тавиал ингээ хүүхдийн тоглоомын талбай. Тэгээ үүнийг одоо нөгөө стандартаа хяндаг газар байдаг. Энэ дээр одоо яг ингээл нөгөө бүх юм дээр ингээл бас нөгөө хууль стандарт уг нь бол бичиг цаас байгаад идэггүй гэдэг шиг яг нэг юм нийтлэг бас энэ юу болвол бас тоглоомын талбай дээр бас муу адил байдаг. Одоо би ингээл ацаатаагаа танилцаад яг энэ нэвтрүүлгийн хүрээнд бол яг хүүхдийн тоглоомын талбай мэдлэг надад ч гэсэн бий болж эхэлж байгаа байхгүй. Одоо жишээ нь би яг манай хүүхдүүд том болцсон. Тэгтээ одоо ирээдүйд би ч одоо ач нартай болно тий. Тэгээ тэнгууд яг юм тоглоомноос болж хүүхэд нийгмийн харилцаа авдаг. За тэгээд тэрнээсээ ингээд юм мэдээж нөхөрлөл суралцж гин тий. Одоо тэр моторик хөдөлгөөн тэрэндээ суралцж гин гэдгийгсэн чи би бүр үнэхээр нэрэ тим юм байна штэ гэж бас бодсон. Тий. Тэгээ яг нөгөө тоглоомын хувьд гэхэд одоо тоглоом болгоо одоо жишээл ингээд яг өөрийн нөгөө нэг үүрэг даалгавартай байдаг. Одоо жишээл нөгөө
том одоо гулсууртай систем юм цогц тоглоом байлаа гэхэд одоо зүгээр л тэн дээр ингээл шатаар гараад гулсахтай биш те. Одоо доорож 3-4 орц гарцтай ч юм өөрөөр байдлаар ордог, гардаг, гарцсан бас нэг өөр байдлаар ч юм уу те. Тийм хүүхдүүдийг яг сойрсон. Тэгээ одоо жишээл ингээд Европ тоглоомод болохоор яг ингээд нөгөө бүх тоглоомын өндөр нам хаана юу байх вэ гэдэг бүгд дандаа нөгөө судалгаа шинжилгээний үндсэн дээр судлаачид маань бүр тооцож ингэж хийдэг. Зүгээр л тэнгуут одоо нөгөө тоглоомч нь тэгэхээр одоо зүгээр л энэ дээр гараад ингээ гулсах биш те. Энэ хооронд ямар бартаат замыг даваад энүүгээр гулсах уу, ямар бартаат замаар явж байгаа энүүгээр буух уу гэд ийм тооцооллууд бас хүүхдийн өмнөөс баг бодож ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ эднэр маань өөрөө бас одоо нөгөө хүүхдээ яг нөгөө хөл гар зөвшөөрлөг, чирэгжүүлэх, юм сурах, таних те одоо эрсдлээ тооцох гэд энэ бүх юмнуудыг цаагаараа ингээд өгж идэг гэсэн. Танаа одоо Aveco-гийн брендийн Hacks брэнд шүү дээ. Hacks брендийн шинжилгээ дээр судлаачид нь хүртэл одоо маш нарийн одоо бид нар чинь нөгөө нэг юун дээр Happiness Town дээр одоо бид нар зүгээр тэр тоглоомыг зүгээр л шинжилье гэж тэгэхэд чинь та нар чинь бүр зураг гаргаад бүр ингээд геометрийн дүүрс өдр гэл би чи бүр вау гэж бодоод. Тэгээ яг нөгөө яг тоглоомын л одоо төлөвлөлт гэдэг чинь бас аягүй чухал асуудалч. Төлөвлөлтийг одоо манай барилгын ч гэдэг юм одоо нөгөө зураг ихний ч гэдэг юм уу те одоо яг нөгөө төлөвлөлтөөр эхлээд одоо Орон сууцны хотхон байлаа гэхэд нөгөө Орон сууцны хэдэн блок байх уу барилга авах уу гэдэг нэрийг одоо магадгүй хийчихэд тэгчээ дараа нь одоо юу гэдэг гадна зогсоол гэдэг ингэж жагаад нөгөө тоглоомын талбай дээр аягүй бага ач холбогдол өгдөг. Хитэн хүүхдэд зориулж байгаа гэдгийг ч бараг мэдхгүйгээр л хийж байгаа тийм. Тэнгууд ерөөсөө яг тоглоомын талбайг яг адилхан нөгөө төслийн одоо нөгөө төлөвлөлт эхэлж байгаа үед тоглоомын талбай адилхан тусагдах хэрэгтэй. Тэгээ тоглоомын талбай одоо төлөвлөлтийг ихтэй бид нар жишээл юун дээр анхаарах хэрэгтэй гэхээр нэгдүгээр Орон сууцны хотхон бол одоо хэдэн бүх айлтай вэ, хэдэн оршин суугчтай вэ тий. Дээр нь одоо нөгөө орчны судалгаанууд, хүрээлэн бай орчны бас тийм судалгаанууд, байршлын судалгаанууд гэдэг юмуд хийгддэг. Одоо жишээл ойр тойронд нь барилга байгууламжууд юу байна, юуны зорилттой офис юм уу тий, юу юм орон нутагт юм уу, хотт юм уу, төвд юм уу, хаана юм бэ гэл тий. Дээр нь нэмэх нь одоо нөгөө машин зам мэдчихлээ одоо яг нөгөө хүрээлэн буй орчнуудыг бүх юмнуудыг тооцоолж иж хаана одоо нөгөө тоглоомлого байршуулах вэ гэдгээс эхэлж ерөөхдөө төлөвлөлттэй байдаг. Тэгээд араас нь нөгөө яг тэр талбайн төлөвлөлт буюу одоо нөгөө хэдэн оршин суугчтай хотхоноос хэдэн хүүхдэд зориулсан юм бэ? Магадгүй одоо олон оршин суугчтай бол нөгөө насны ангиллаар ангилж талбайгаа бэлтгэсэн. Бага нас, том нас, дунд нас ч юм уу те. Жишээл тэнгуут одоо нөгөө бага насны хүүхдүүд ч юм болохоор заавал асран хамгаалагчтай хамт гарч тоглодог. Тэгэхээр нөгөө асран хамгаалагч зориулсан одоо тэд нар маань зүгээр ингээд суухаас илүү бас адилхан биеийн хөдөлгөөн ч юм уу те өөрөө хөгжүүлэх юм. Тэгэхээр спорт, фитнес гэх нэг бага насны бодооны талбай хажуудаа байх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар төлөвлөлтүүдээ хийгээд тэгээ одоо магадгүй зарим утгууд ингээд бас судалгаа хийцэн гэдэг нөгөө гэрэл захиалагч нартаа ч юм уу эзэн насны хүүхдээ тэгмүүд манай талбай юу бага насны хүүхдүүдэнд илүү юм байлээ шүү ч гэдэг юм уу те. Ингээд ерөөсөн анхаасаа төлөвлөлтөөрөө ингээд явчих юм бол энэ тоглоомын талбай нь аюулгүй те стандарт хангасан мөн хүртээмжтэй хүүхд тоглох боломжтой юм. Одоо ингээд ийм барилгын ингээд ийм концептууд age стандарт ч гэдэг юм уу, well being стандарт, ингээ хүн дээлтэй гэл ингээл аягүй олон стандартууд ингээд ярьдаг болсон. Тэгээд одоо би сая жишээ нь Дубайд нэг үзэсгэлэн үзчихсэн. Sustainable стандарт яг ер нь бол концепт нь тийм. Тэгчээд аутизмтай хүүхдүүдэд дэмжсэн тоглоомын талбайтай гэдэг концептын дотор нь ингээд юм шигтгэе болсон явж байгаа. Тэгэхэд одоо манайх бол юу одоо хүртээмжийн асуудал одоо тий баг байхгүй зүгээр нэг гулсуур дээр одоо тэр ямар ч хүүхд хамаахгүй бүр холиолол ингээл тоглож байгаа. Тэгэхээр дэлхийн жишг хүртэл одоо цаашаа одоо яг юм онцгойлон нөгөө хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай хүртэл шийдэж өгч байна. Тийм. Одоо жишээл Европ ч юм уу тий одоо бусад улсад өндөр хөгжиж байгаа улс орнууд болохоор одоо бид нар ч болохоор юу гэдэг нөгөө дөнгөж одоо нөгөө нэг пластик хуунцар тоглоомоосоо гарах гал ингээл тий гарах чи гэл бид ч гэсэн ингээл танин мэдүүлэх гээл ингээл явж ин тий. Тэнгуут нөгөө бусад улс орнууд нь болохоор нөгөө өнгөлөг тоглоом, төмөр тоглоом, панел тоглоом ч юм уу тий тоглоомцаагаа бүрсрээ зүгээр л байгалийн элемент олс мод ч юм уу тий. Нөгөөх нь ингээд юм хэвшмэл бус юм, классик бус дизайнтай тий. Хүүхдүүд өөртөө тэнд очиод нөгөө өөртөөхөө төсөөллөөр өөртөө ургуулад зохиогоод ингээд тоглодог тий. Ийм ингээд болоод явж хат манайх л одоо яг дөнгөж пластикаас гарыг гэдэг ийм юм. Нэмэх нь одоо нөгөө тоглоомууд нь нөгөө recycle буюу одоо дахин боловсруулсан материалаар хийгддэг нөгөө байгаль орчиндөө хэлдэг одоо ийм болсон ийм каталогтой ийм лайнтай болсон тоглоомын брэндүүд
Нэмэх нь одоо бас нөгөө хүүхдүүд яг таны сайн ярьсан нөгөө ADHD те ингээд ийм хүүхдүүдэд бас ингээд зориулаад энэ хүүхдүүдийг энгийн хүүхдүүдтэй хамтдаа нийлүүлээд тоглох боломжтой ийм тоглоомуудыг бүтээц. Одоо тэднэр маань жишээл ингээд ерөнхийдөө нөгөө ийм хоёр шаталтай тоглоомууд ч юм уу те одоо нөгөө одоо юу гэдэг манлайлагч одоо хүүхдүүд болгон ч бас нэг өөрөөр одоо ингээд манлайлагч зан чанартай хүүхдүүд ч юм болохоор ингээд тоглоомын талбай дэрэнгуудаа шууд аль болох дээшээ гэл нэг 2 3 давхарлуу гараад дээр гараад ингээл тоглолдог те. Тэгэл дээгүүр доогуур ингээл нэг гарсан гарцаараа орцоороо ерөөсөө ордгоо дахиад нөгөө талаар нь ингээл орвол тойрол гараад буухтаа хүртэл ингээл нөгөө өмнө бууж үзээгөө ингээл гарцаараа гараад ч юм уу те. Ингээд тоглож ингэж гүйж явдаг. А тэнгуут нөгөө нэг бас одоо нөгөө ичим хий дарууч гэдэг юм уу те одоо ийм нөгөө интроверт энэ хүүхдүүд мань болохоор ингээд тоглоомын талбай дээр очиод жоохон ингээд гэрвшиггүй ингээд хараад жоохон ийм нөгөө calm area хайгаал ингээд доод хэсэгт юм дотор ингээд орж яг аутизмтай хүүхдүүд ч ерөөхдөө бас яг тийм нөгөө аутизм гэж нийтлэг зан чанар нөгөө нийгэмшил нийтч бас ч юм уу те тэнгуут тэдний надлалах ингээд нуугдаал ингээд нэг юм ингээд оролдоол ингээд нөгөө тоглоомын доор орцсон ингээд үзээ явж идэл нөгөө нэг хүүхд маань нөгөө дээгүүр доогуур гүйж байгаа нөгөө хүүхд маань ингэж явж байгаа тэр хоёр замдаа таарлтдаг. Тэнгууд эхлээд нөгөөдөх маань ингээ харан те нэг хүүхдгүй шлээ ингээ хоёр дахь гурав дахь нь дагаад явдаг гэнэ хаашаа. Дуурайгаа те. Ингэж нөгөө хүүхдүүдийг нийгэмшүүлж нийцжүүлж ингэж хамт нэг юм харилцаанд оруулдаг. Ийм бас юм тооцоолт юм тоглоомууд. Бинийгээ бас ингээ давхар хөгжүүлж ийна л гэсэн үг шүү дээ. Тийм. Ингээд ийм тооцоололоор хүртэл ингэж гарч бүх хүүхдүүд хүртэмжтэй гэдэг чинь ийм тооцоололоор ерөөхдөө явж байгаа. Одоо стандарт гэдэг чинь тий. Одоо яг биднэрт ингээд манай одоо барилгын салбарч бай ер нь бол бүхэл тал дээр ингээд ийм бичиг цаасны боловсруулалт бол аюу сайн байдаг тий. Тэгээ тэгэнгүүт одоо танаа жишээн суйрлуулж байгаа тоглоомнуудын стандарт нь одоо мэдээж нөгөө нэг юм дэлхийн жишгт ингээд нийцсэн одоо тий юм хөгжил ингээд гаргаж ирж байгаа. Тэгэд ингээд насны хүүхдүүдэд тохируулсан тоглоомыг ингээд бүр бас стандартчилсан байх уу? Бидний хувьд Европоос дандаа тоглоом оруулждаг аль бие усны дистрибьютор эрхтэйгээр. Тэгээд яг манай энэ тоглоом болохоор бүгд Европын EN 1176 гэдэг стандартыг хангасан. Одоо тэгээд яг Европын холбооны улсуудын нөгөө авах ёстой бүх сертификат стандартууд, сертификат гэрчлэгнүүдийг авчихсан. Ийм тоглоом бидний нийлүүлдэг. Тэгээд бага ерөөхдөө нөгөө тоглоомын талбайг одоо насны ангиллаар ангилах хэрэгтэй гэж зөвлөдөг. Яг бол одоо нөгөө том хүүхдүүд мань тоглож байгаа бага насны хүүхдүүдийг одоо гимтэх ч юм уу дагаад нөгөө тоглоомууд нь бас харилцсан өөрөөр гэдэг. Бага насны хүүхдийн тоглоомууд их хөвчлэн нөгөө түрүү ярьсан моторик ур чадвар юм жижиг гар хөл зөвшөөрлөхтэй энэ тал руугаа зориулагдсан гэдэг бол танин мэдхүү бас бага насны хүүхдүүд. Том насны хүүхдүүд болохоор илүү нөгөө биеийн хөгжлийн ур чадварыг сорьсон. Биеийн ур чадварыг илүү сорьсон. Тэр өсөрч харахыг төсөөлөн бодох одоо нөгөө нэг ур чадварыг бас хөгжүүлсэн хүүхд өөрөө за эндээс би шууд энэ рүү гараач гэдэг юм уу те. Тэгээ нэмэх нь нөгөө илүү бас эрсдэл сургачсан. Ингээд ийм харилцаа арай өөр ийм тоглоомууд байдаг. Тийм учраас ерөөхдөө бол одоо манай Монголд бид нар бол ерөөхдөө баганаас том нас гэж бодож байгаа. Тэгээд бас дунд насныхан зориулаад ингээд оруулаад байвал бүр илүү хүүхдүүд сурч хөгжих боломжтой. Тэгээ тэр дундад бас ингээд нөгөө хүртээмжтэй те нөгөө нэг тэрэгцэртэй хүүхдүүдэд зориулсан тоглоомч гэдэг юм уу те. Яг за одоо бид нар болохоор бас яг нөгөө хүртээмжтэй талбай гэдэг тал руугаа илүү бас анхаарч ажиллаж байгаа. Одоо тэгээ үүний дагуу Монголд яг ийм хоёр тоглоомын талбай ийм хүүхдэд хүртээмжтэй одоо хөгжлөг тэрэгцэртэй хүүхдүүд маань хүртэл тоглох боломжтой энэ талбай бид нар бэлдсэн байгаа. Нэг нь нөгөө хурдын платинум утган дээр нөөтг нь хүүхдэд бас интергарден утган дээр. Одоо энд маань эргээд бас яг нөгөө барилгын компаниуд маань ч гэсэн ингээд бусдаа мессеж өгөөсөө те ийм хүүхдүүд байдаг учраас энэ хүүхдэд бас бид нар оролцуулах хэрэгтэй, адилхан нэмжүүлэх хэрэгтэй. Энэ нь одоо яг нөгөө юу гэдэм бүтээн болгоч одоо энэ барилгын маань ч юм уу те одоо нөгөө хот төлөвлөлтийн маань ч юм уу те эдгээр маань өөртөө бас ингэж нийгэмд мессеж өгөөсөө гэж бидэд бас ажиллаж байгаа. Одоо ингээд хүүхдийн тоглоомын талбайг одоо яг улсын комисс хүлээж авахтаа жишээ нь яаж авдгийг? Улсын комисс хүлээж авахдаа одоо ерөөхдөө өмнө ч бол бас ингээд тоглоомын талбайг ингээд авчдаг байсан. Ерөөхдөө одоо орон сууцчвал ингээд босцсон л бол ингээд те доторхон амьдрах боломжтой болсон бол авдаг. Одоо болохоор заавал гадна төвчлөлтэйг бол шаарч байгаа төслийг бүтнээр нь ингэж бүрэн дуусгасан байхыг шаардж байгаа. Тоглоомын талбайгаа бүрэн хийчихсэн. Ийм байх хэрэгтэй. Тэгээ одоо яг нөгөө
бүр дэлгэрүүлээд асуувал одоо жишээ нь шалан ийм байх ёстой тий. За магадгүй 16 давхар 3 блок байлаа гэж бодоход магадгүй нэг тий одоо бараг 500 600 м квадратад тоглоомын талбай заавал хийсэн байх ёстой гэсэн тийм шаардлага байдаг уу? Яг нь стандартаар болохоор бага насны тоглоомын талбай 50 м квадратаас дээш. Хэмжээтэй нөгөө 5 насны болохоор 100 м квадратаас дээш гэж явдаг. Гэхдээ тэр чинь мэдээж одоо энэ тоол бол маш бага. Эсвэргээрээ нөгөө яг түрүү миний ярьсан хэдэн оршин суугчтай те хэдэн хүүхэдтэй нөгөө төслөө дээр нь үзгүй бол одоо нөгөө хэдэн хүн зориулсан цэцэрлэг төрөлн сургууль цэцэрлэг вэ гэдгээс хамаарж иж бид нар бас энэ төлөвлөлтийг хийх ёстой. Одоо яг бид нар Монголын нөхцөлд бол одоогоор ерөөхдөө ер нь дунджаар 400-500 м квадрат ч юм уу те иймэрхүү. Тэгээд одоо яг том отгонууд л бол ингээд нэг 2 талбайтай ч юм уу те 2-оос илүү талбайтай бол аягүй цөөх. Ер нь бол одоо сүүлд яг хаан төгөл ч юм уу те юмнууд ийм том отхон төслүүд том орлын компаниуд ийм дөрвөн юм талбайны талбай ч юм уу те ингэж төлөвлөж байгаа. Одоо ингээд бид нар ингээд ийм нэг лагшри ч юм уу те одоо ийм заавал ингээд нэг юм зэрэглэл ярьсан одоо тийм хотгонуудад л одоо тэр гоё зүйлсүүдийг хийдэг. Тэнгүүд бусад одоо нэг юм ганцхан өнчин барилгач гэдэг юм уу яг нэг юм зэрэглэл жоохон стандартаас жоохон доогуур зэрэглэлийн тэр юмнууд ингээд бүр вообще ерөөсөө анхаардаггүй тий. Тэнгүүд Европ ч юм уу за тэгээ өндөр хөгжилтэй улс оронд л энэ угаасаа л байх ёстой. Бид нар анхнаасаа л тийм стандартын байшин бид нар авах ёстой шүү дээ. Тийм тэгэхэд ингээд ийм заавал лагшри байхаараа илүү мөнгө төлснөөр бид нар стандартыг аваад байгаа байхгүй. Хүүхдийн тоглоомын талбай дээр ер нь бол одоо маш өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Бид нар ирээдүйн болсон хүүхдүүд маань ичээ ингээд тоглож хөгжиж байна гэдгийг л аягүй сайн ойлгох хэрэгтэй юм байна л гэж бодсон. Тий, та яг зөв асуулт асуулаа. Одоо яхаа бидний ингээд анзаарж байгаа нийтлэг одоо манай барилга барьж байгаа барилгуудын компанид нөгөө дүр төрх юм бол одоо нийтлэг одоо гарч байгаа үйл юм бол нөгөө эхлээл барилгаа ингээл төллөөл те за тэдэн юм хуваалтай ийм өрөөтэй юутай сан цэглэгаан ингээл эдгээр нь яг адилхан болцсон. Одоо бол ер нь бол тэгэнгуутаа ингэж байгаа таамдуудаа яж байгаа хамгийн сүүлд нэг ингээд хамгийн сүүлд одоо нөгөө гадна тогтчл тоглоомын талбай руу ордог. Тэгээ баг нэг орон гаргаад тийм хамгийн сүүлд гинтээ ингээд нөгөө цаг нь тулгаад одоо маа комиссар хочлоо хурдан ч гэдэг юм уу тий одоосг бол манай юм дуусгаад ангиалцаараа гэдэг ингээд жоохон юм нөгөө анхаарал агууд яг юм ач холбогдлоо баг тавиад ч юм уу анхаарлаа баг тавиад ч юм уу ийм одоо нийтлэг юм дүр төрхүүд ингэж харагдаад байдаг. Тэгээд нэг бас тоглоомыг одоо ингэж ойлгох хэрэгтэй. Одоо энэ нөгөө урдаас орж ирж байгаа ч юм уу тийм хуунцар пластик материалтай одоо юм нөгөө чанарын шаардлага хангахгүй байгаа энэ тоглоомууд нь болохоор яг хямдхан тий мэдээж нөгөө тоглоом чинь бас яг нөгөө үнэн гэдэг юмараа бас бүгд ингээд нөгөө тавьж чадахгүй шалтгаан яг яалтчихгүй юм уу гэхдээ нөгөө урт хугацааны үр өгөөж гэдэг юм бас бодох хэрэгтэй байгаа. Яг тэгвэл за хямдхан ингээд тавьшаа тавилаа жил 2 жилийн дараа одоо ингээд хятад тоглоомууд бол ингээд 2-3 жилээс илүү ер нь бол нөгөө эдлэгээ даац хангаж чадахгүй байна л да хааграад хугараад суураад ч юм уу те ирээд нэг хүүхд тоглоход эрсдэлтэй ингээд болчиход байгаа. Тэнгуут одоо яг нөгөө олон улсын ч юм уу Европтой ингээд энэ гадаад стандартуудын олон улсын стандартуудын энэ тоглоомууд нь болохоор нөгөө юун дээрээ илүү бас байгаад нь гэхээр баталгаа болгодог. Багадаа 20 жилийн. Тэгээд нөгөө хийж байгаа материал маань өөрөө чанартай байгаад байна те ган төмөр байна. Яг нэг үлдрээ аргаар бэлтгэсэн халтуу моднууд байна те олс нөгөө панелууд байна те хуунцар ш дандаа хуунцар огт хэрэглэгдэхгүй байна. Панелууд байна тэр нь одоо нөгөө нааны туянд өнгөө гамтахгүй байна те ийм юмудаас байгаад. Тэгээд одоо жишээл нөгөө юунууд одоо орон нутагт нөгөө биш орон нутагт нийслэлд одоо ингээд дүүргүүд те нөгөө тогтолцоо анхаардаггүй бол биш те анхаардаг. Одоо 3 жил тутам ингээд жишээл нэг талбай тендер зарлагддаг байхгүй гадна тоглоомын талбай ингээд орчныхоо жоохон баг зэрэг төгсөлтэй ч юм уу те. Тэгснээр нэг талбай дээр одоо 3 жил тутам зарлагдаад байна гэж байгаа байхгүй. Тэгээ нэг 100 ч юм уу 70 80 сая ч юм уу те ийм юу гардаг. Нэг талбай дээр харамчгүй 2 төлөвлөлттэй тий. Эсрээрээ нэг 2 3 удаагийн зарлах нөгөө тендерийнхаа мөнгө 20 жил ингээд насчих боломжтой те. Насжилттай ийм тоглоом ажил эн чинь урт хугацаантай өргөж гэдэг юм гарч. Энийг бас энэ талаас нь бас бодож үзээсэй гэж бол бид айгүй хүсдэг. Одоо яг үнэ тий. Одоо тэр ерөөсөө
ингээд ийм харамч хүн 2 дахин төлөөд байгаа байхгүй тий. Ингээд ийм 100 сая чи их мөнгө штэ уг нь бол тий. Тэгэхэд нэг удаагийн одоо маш сайн чанартай тоглоом суйрлуулсан тохиолдолд тэр чинь ингээд ийм 10 20 жилийн одоо баталгаа авчиж гэсэн үг шүү дээ. Одоо танаа төслүүдээр бид нар ингээд яг нэвтрүүлгийн хүрээнд бол ингээд явж үзчихсэн. Тэгэхэд Хүннү 22-ийн 1-р ээлжин дээр хийсэн байсан 10 жилийн өмнөх тоглоом нь яг хэвээр байсан. Тий. Тэг яг бид маа Hacks брэнд болохоор ерөөхдөө 77 жилийн түүхтэй. Одоо яг дэлхийн нөгөө хамгийн сайн брэндүүдийн нэгээр ингэж бичигдэж явдаг ийм брэнд байгаа. Яг Шведээс бас гаралтай Европт яг үйлдвэрлэдэг. Тэгээд бид тэгээ яг үйлдвэрийн зүгээс болохоор манайх яг юм тоглоомдоо буруу юм төмөр бүтээстэй тоглоомдоо насан туршийн баталгаа олгодог. Тэгээ хамгийн багадаа ерөөхдөө 20-25 жилийн баталгаа олгодог. Дээр нь ийм өндөр нөгөө нэг хугацаатаа баталгаа олгодог учраас өнгөд нөгөө загвар дизайны хувьд ч гэсэн нэг юм 3-4 өнгөнд ингээ хэлбэлж идэг. Магадгүй нөгөө одооний бид нар жишээлбэл тренд нэг 3 жилийн дараа өөрчлөлт 10 жилийн дараа бүр өөрчлөлтсөн байдагтай адилхан. Одоо нөгөө бүх үетэй одоо дизайнаа алдахгүй энгийн ийм классик ийм дизайнтай ийм юм байдаг. Тэгээд яг Хүннү 22-д бид нэр 2014 онд суурьлаасаа одоо 11 жил 12 дахь жил рүүгээ болж байна. Тэгээд яг энэ хугацаанд бид нэг сая 2 жилийн өмнө яг нөгөө савлуурын нөгөө хөдөлгөөнтэй дангаа болон яг нөгөө модон тоглоомынхаа будгийн ажлыг сэргээсэн ийм л хоёр ажил хийсэн. Тэрнээс яг бусдаараа бол тоглоомын яг хിവэрээ ямар ч ихтэй сар болгон сервис энтер хийдгүү чангалгаа мангалгаач гэдэг юм уу? Үгүй. Ерөнхийдөө бас яг нөгөө тоглоомын бай нөгөө насжилт тоглоомын одоо насжилттай ч яг нөгөө бас засар үйлчлэг айгу чухал ач холбогдолтой байдаг. Одоо юу гэдэг бид нар машинаа ингээл нөгөө тогтмол тоос маслаа солиулдаг үйлчлэгээ авдаг шиг тоглоомын талбай ч гэсэн жилдээ багадаа 2 удаа одоо яг нөгөө хүүхдүүд намар нөгөө тоглохоо болоод эхэлдэг энэ үеэр болоо хавар хүүхдүүд тоглож эхэлж байгаа үед одоо бүх хэрэг болтыг чангалах тэгээд тоглоомынхаа нөгөө бүрэн бүтэн байдлыг шалгах ийм юмнуудаа бас ингээ хийгээ явж мэл тоглоомч бас насжилт сайтай байдаг. Энэний адил бид нар болохоор одоо заавал нөгөө одоо Монголын үлжин 3 жил дотор ингээл нөгөө төслөө хариуцдаг шүү дээ. Тэгэхгүй бид нар бол суйрлуулсан бүх тоглоомуудаар засвар үйлчлэгээ жилдээ 2-3 удаа тогтмол үзүүлээд тоглоомуудаа ингээ шалгаа явж идэг. Бас магадгүй энэний өөрөөр бас ингээ би манай суйрлуулсан тоглоомууд тавилгууд маань ямар ч хэвтрэлтэй мэдлэхгүй одоо ингээ явж байгаа. Одоо яг л одоо манай бас одоо подкастын ч юм уу ер нь манай сүхийг авраачийн бас гол зорилго нь тэрэлтэй. Ер нь ингээд ийм сервис үйлчилгээ чинь өөрөө хамгийн чухал. Барилгын насжилтыг уртсгана тий. Тэрнтэй адилхан тоглоом байна. Одоо юу гэдгийг тэр хогийн цэг одоо юу гэдэг яг тэр дундын өмчлөлийн одоо эд хөрөнгийн арчилгаа тортлогоо гэдэг юм чинь насжилтыг хэмээд байгаа байхгүй. Үн цэнийг унгахгүй байна тий. Тэгээд бүхэл юм дээр л байгаад байгаа байхгүй. Тий. Одоо жишээл нөгөө дүүргүүдийн нөгөө Орос улсын юмнууд байгаа дунд байрладаг тоглоомын талбайнууд байгаа шүү дээ. Эдгээр маань болохоор ингэдэг гэж байгаа нөгөө байр болгон бараг шахуу сөөхтэй. Тэнгуутаа нөгөө тоглоом маань ингээд 4-5 байрны дунд нэг тоглоомын талбай байдаг. Тэнгуут тэднэр маань нөгөө өөр сөөхтэй. Би ч хариуцахгүй гэд ингээд яг энэ нөгөө дүүргүүдийн Орос улсын энэ голын энэ тоглоомын талбай чинь ингээд юм эзэнгүй байгаад идэм байна. Тэгээд энийг нөгөө сөөхүүд аль нь ч хариуцдаггүй учраас нөгөө явж нөгөө түүхийнхэн мань ирж арчилгааг нь хийдэг гэнэ. Тэгээд тэд нар маань нөгөө бас өөртөө нөгөө ажилттай байдаг учраас ч юм уу тэг хүн чинь хомсдолтойгоос ч юм уу тэг нэг жилдээ 1-2 ч нэг угаадаг ч юм уу тэг. Тэнгуут яг тэд нар маань өөртөө бас нөгөө засвар үйлчлэгийн хүмүүс биш учраас нөгөө тэр боолт яах энэ талаар мэдлэг мэдээл байхгүй. Ийм учраас бас нөгөө дүүргүүдийн тоглоомын хэлбэрүүд бас харьцангуй нөгөө бусад Орос улсны отгонуудыг бодвол бас сул байгаа юм. Одоо ингээд бас тайдтэйгээ ярилцж байхдаа л нэг тийм гоё мессеж авч ирсэн. Одоо ингээд ийм энэ тэнд жижигхэн ингээд нэг гулс орнууд байгаад байна шүү дээ. Тэ? Ингээд ийм хашаан дотроо л нэг гулс орнууд. Би миний бас нэг тийм бодлоо гэдэг байхгүй ингээд хотхнууд хөршлөөд тэ дундаа тоглоомын талбайгаа шийдээд магадгүй ингээд дундаасаа ингээд гоё том талбай гаргаад тэрийгэ тогтчуулаад тэгвэл нөгөө ингээд ийм хүүхдүүдийн бас харилцаа сайжирна. Уг нь бол бид нар чи ингээд тэр байрны хүүхдүүд, энэ байрны хүүхдүүд гэл ингээд тоглож надаад тэгжил өслөө шүү дээ. Одоо миний хувьд бол тий. Тэгэж чи одоо ингээд бүгд ингээд хашаа ицсэн. Тэгээд нэг тэндээ нэг жижигхэн гулс уртаа одоо жинхэнэ нөгөө 50 м квадратаас дээшээ гэдэгт нь 50 м 51 м квадрат л хийж байгаа байхгүй. Тий. Тий яг тий одоо тэнгуут ингээд юу чи Европт жишээл ингээд юу гэдэг нөгөө
орон сууцны хотхон одоо байрны гадаа болгон биш. Эсрээр нөгөө нэг юуны хорон дунд нэг юм том тоглоом нэгдсэн томтой тийшээ хүүхдүүд эцэг нөр хүүхдүүд аваач тоглуулдаг ч юм. Ингээд нэгдсэн байдлаар нэг юм комплекс том ингээд тоглоом бэлдэрдэг. А манайхны хувьд болохоор ерөөсөө барьсан барилга болго нэг байр болго ингээд заавал нэг тоглоом хэлбэртэй байх хэрэгтэй гэж байна. Ингээд тэгээ өөртөөхөө боломжинд ингээд тавьчих. Одоо энэ дээр ч гэсэн бид нар бас ингээд за одоо нөгөө хувийн хвшлийн компаниуд биш юм аа нөгөө сум одоо дүүрэх те тэднийхээ засаг даргатаас бид нар ингэж холбогдож ажиллахыг одоо бас хичээж байгаа. Тэгээ ингээд төлөвлөлт ингээд одоо бас нөгөө хуучны өмнөх ингээд төлөвлөлтөөр бол энэ чинь ингээд 5-6 байрлагын дунд ингээд нэг тоглоом хэлбэр байгаад байгаа те. Энийг яг эзэмжүүлээд ингээд нэгтгээд ингээд явчих юм бол бас тэгээ энэ дээрээ нэгдсэн нэг юм тоглоом хэлбэр босгоч юм бол бас бүх ингээд таны саяны ярьсанчлан бүх хүмүүстэй хүртээмжтэй би энтэйгээ найзлах нөхөрлөх нэмийн харилцаанд орох те ийм шиг юм бас боломж олгохоор. Харин тийм. Яг хоо одоо ингээд сервис гэдэг гэж байгаа. Одоо жишээ нь танах бол баг хэдэн тоглоом суйрлуулсан бол одоо нийтдээ бид нийтдээ нэг 40 гаруй талбайг тогтжуулсан байгаа. Бас л их юм байна. Тэгээ яг бидний хувьд бол одоо яг Монголд бол одоо хамгийн нөгөө туршлагатай хамгийн их тоглоом талбай суйрлуулсан ийм ерөнхийдөө байгууллага одоогоор байгаа. Яг бид нар бол сүүлийн одоо 7-8 жил бол яг зөвхөн энэ гадна ландшафттай төвчлөлт энэгээр бол яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. Тийм тэгээд одоо нөгөө нэг сая бид нар бол одоо Happiness Town-ийнхаа нэвтрүүлгийнхаа хүрээнд тоглоомын талбайгаа бол одоо онгоцоор авлаа шүү дээ. Би бол бодож байгаа баг хамгийн анхны онгоцоор ирсэн тоглоом баха гэж баг тэгж бодсон. Тэгээ тэрэн шиг одоо ингээд яг танаа тоглоомнууд ирэх гэж те үйлдвэрлэгдэх гэж бас хэрэг хугацаа зарцуулдаг бол. Яг үйлдвэрлэл сараас сараагаас орчин болно. Нөгөө тоо хэмжээ нөгөө завар дизайнаас хамаарат тээвэр Европоос бол бас нэг сар ингээд ерөөхдөө анх яг нөгөө зураг төсөл батлагдсанаас нэг 2-2 сар хугацаанд дараа тоглоомууд энд нийлүүлэх. Хурц ирээдүйтэй л аягүй хурдан суйрлуулагдсан шүү дээ. Угсрал суйрлуулалт яг нөгөө угсрал техникийн албанд бол одоо ингээд яг мэрэгшсэн тий нөгөө тийм учраас ер нь бол тэрэн дээр бол аягүй. Тий нөгөө юуны шаардлага бас аягүй тийм талбайн өөрийнх нь нөгөө шаардлага бас нэлээд байд юм л шүү дээ. Тийм талбайн одоо шаардлага гэдэг түрүүн бас ярьжсэн. Бид нар одоо юу гэдэг нэг төсөл дээр орох бол дахиад талбайн түрүүний ярьсан нөгөө судалгаануудыг хийгдэн тий нойр орчмын тэгээ орчин тойрны дээр нь мөн яг одоо суйрлуулах талбайн судалгаа хийгээд энэ юм нь одоо нөгөө ашигтай дээвэр үүсгүй бол нөгөө хөрс газар шороо юу тэгээд хэдэн айлгууд ингээд тоглоомнуудаа ингээд суйрлуулж юу тоглоом болго өөрөө нөгөө аюулгүй бүс гэж байгаа тоглоомыг одоо энийг энэ тавьчих эсрэгээрээ яг нөгөө аюулгүй бүсийг харгалзаж иж яг нөгөө тоглоом хоорондын зайныхан дагуу гэж ингэж суйрлуулж ингэж бас явдаг. Яг энэ аюулгүй бас бүс гэдэг бас одоо яг нөгөө алдагдаад байгаа зүйл. Тэгвэл эргэдэг тоглоомын хувьд гэх юм бол дөрөж 3 метрийн юм нөгөө тоглоом хоорондын зай байх ёстой ч юм уу иймнүүд байдаг. Тэнгуут манайхаа ингээд заримдаа л нэг жижигхэн талбай дээр жоохон олон тоглоом тавьчих гач юм. Эсвэл бол ийм тийм. Тий одоо ингээд нөгөө яг тийм асуудал бас тулгарч ирсэн байхгүй юу. Одоо ингээд зургаа ингээд би чинь нөгөө ингээд танилцуулаад ингээд явж байгаа шүү дээ. Тэгэхэд чинь бас ингээд ийм цөөхөн юм уу тэр гэж игээд байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэр эргономик хөдөлгөөн хүүхдийн те өсөрч харайх одоо тэн дээр нийтдээ нэг 20 хүүхэд баг тоглох боломжтойгоор ингээд те ингээд зохион байгуулж зурд юм билээ шүү дээ те. Тэгээ яг нөгөө талбайнд тохируулаад яг одоо юу гэдэг оногцсон юм талбайтай бол яг тэр талбайдаа тохируулаад яг төлөвлөлтөй олон хүүхдээ бол магадгүй дэшигээ өндөр нөгөө талбайн жижиг бол дэшигээ арай өндөр тоглоомнууд ч юм уу те хайлах олон хүүхдийг хамрах боломжтой тоглоомнууд суйрлуулах ч гэдэг юм уу те тэгж тийм байдлаар төлөвлөж явдаг. А дээр нэмэх нь нөгөө нэг шал одоо байгаа. Одоо жишээл бетон нөгөө суурьтай тоглоомын талбай байх нь бол нөгөө тоглоомоос хамаарат нөгөө шалны зузаан маань хэмжигдэж явдаг. Одоо даацна гэсэн үг шүү дээ тий. Ер нь бол тэр нь болохоор ийм хэсэг. Одоо тоглоом болгоно нөгөө тоглоомн дээрээс унах өндөр гэж байдаг байхгүй. За энэ хэсгээс одоо унах өндөр метр 50 байх юм гэх юм бол дагаад нөгөө доор дэвсгэрийн маань зузаан солигтой явчихдаг. Одоо юу гэдэг метр 50 өндрөөс хүүхд унах боломжтой тоглоом байлаа гэхэд доод шал нь одоо хэрцээний юм шал ч юм уу тийм зөөлөвчин шал байлаа гэхэд 3 см-ийн зузаантай байх хэрэгтэй юм. Энэ нь ирээд хүүхд унсан ч гэсэн нөгөө хүүхдээ бэртэх гэмтэх эрсдлийг нь цохилтын нөгөө нөлөөг нь бууруулж идэг. Ийм бас ач холбогдол. Тийм хүүхдийн одоо
төлөө ингээд бас ингээд сайн үйл хийж байгаа болохоор та хэдийн бас ажил аягүй сайхан бүтдэг байхаа гэж би бодсон. Тэгээд ингээд бид нар нөгөө Happiness Town-ийнхаа тоглоомыг хүлээлгэж өгвөл амар хүйтэн байсан ч гэсэн тий. Тэгэл тэнд байгаа хүүхдүүд бүр ингээд бужигнаал бүр ингээд баярлал байгааг харах бас хамгийн сайхан байсан л та. Манай төслийн хамгийн сор болсон ажил байсан. Баярлалаа. Тэг. Яг тэр нөгөө хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүүхдүүдийг баярлж байгааг эргээд харах нь өөрөө биднэрт аягүй тийм гоё мэдрэмж өгдөг тий. Тэр манай тоглоом очи одоо яг нөгөө хүүхдүүдийг сурч хөгжих бүх юмд нь ингээд тооцоололтой ийм давуу талуудтай байдаг учраас яг тэнд ингээд тарж байгаа толж байгааг харах бол аягүй тийм гоё мэдрэмж. Тий. Одоо тэр нөгөө юу мазаалаа шүү дээ тий. Тэр мазаалаа чинь бүр таад бас өөртөө ингээд юм зохиосон гэд тэгжсэн шүү дээ. Мазаалагийн хувьд ч гэсэн бас яг нөгөө үстэй одоо яг нөгөө хотын зүрхэн талбай байршилтай одоо магадгүй ийм байршил дахиад олох ховууртай ийм байршилтай ингээд эм цэцэрлэг төрөлн байгуулах чагаал бид нар ч ерөөс эхнээсээ нөгөө сургын сонсоод ерөөсөө тендерт нь 2 3 удаа тендерээ зарласан. Тэрэнд ингээл ороод бид чи 6 7 дизайн энэ дээр гаргаж өгч байсан байхгүй. Одоо тоглоомын талбай чинь бас өөрөө дотроо нөгөө дизайны юм төрлүүд байгаа артистик те скальпчл диймд одоо нөгөө сэдвчлсэн юм гэл ингээл янз янзын юмнуудтай. Тэгээд яахангууд яг бид нар өвчч яг нөгөө байршил юмны бүх судалгааг хийгдээ. За энэ чинь нэгдүгээр хотын зүрхэнд байрлаж байгаа те. Хоёрдугаарт энэ чинь үндэсний цэцэрлэг төрөлнгүүдийн нэг юм. Тэгэхээр Монголын одоо ДНХ буюу те одоо дотоод биднийг илтгэх юу вэ гэдэг бодож бодож байгаа мазаалаа юм байна те. Нэгдүгээрт мазаалаа чи өөрөө бас ингээд тоотлох нь 50 ширхэг болчихсон ховуултж байгаа. Дээр нь зөвхөн Монголд байдаг те. Энийг одоо бидний үеийнхэн одоо жишээл мазаалаа мэддэг. Биднээс доош миний хүүхдүүд ч юм уу те. Яг мэдж байгаа үг нь бас юм тодорхой. Тийм учраас хойч үедээ ч гэсэн бас нэг юм танин мэдэх юм бас үлдээ гэдэг. Ийм аюул олон юм бодож ингээд тооцоол бас хийж байгаа л ингээд мазаалаагаа тэгээд өөрсдөө зураал тэгэл манай Монгол архитектурууд зураад энийгээ бид нар ч өөрсдөө бүр Денмарк руу очиж яг юм ландскейп компаниуд тоглоомын үйлдвэрээр зуруулаад патентыг аваад ч юм уу ингээд. Тэгэхээр ерөнхийдөө тоглоомын талбайг одоо юу гэдэг өөрөө төслийн концепт те эсвэл ингээд концепт одоо юу гэдэг эсвэл магадгүй нийгэмд өгөх мессежээр ч юм уу те янз бүрийн байдлаар төлөвлөж өгч болно. Эрт төлөвлөж байгаа юм бол. Маш олон ингээд ийм мэрэгжлийн байх гэдэг өнцөг бол танаа дээр бол үнэхээр мэдрэгдээд байгаа байхгүй. Тэгээ тоглоомын талбайг ер нь бол зүгээр л тоглоом л гэж харж байгаа болохоос яг би бол анх удаага л сонссон. Хүүхдийг нэрээ хөгждөг юм биш үү гэж бодоох те. За тэгээд эн чинь ингээд ийм насаар нь ангилт юм биш үү гэдэг ингээд үнэхээр тийм мэрэгжлийн байх одоо манай Монголд угаасаа тэр дундаа ер нь мэрэгжлийн байх асуудал бол ингээд охигдчиход байгаа мэрэгжилтнүүд маш ингээд чимээгүй байгаад байгаа тий. Тэг яг тийм одоо тэгэл бид нар ч одоо хүүхд бол бидний ирээдүй юм а гэлдэг. Тэгэхээр хүүхдүүдээ мань одоо амьсгалж байгаа, явж байгаа, амьдарч байгаа бүх арчин алхам тутамд л ерөөсө хүүхд сурж идэг. Гэртээ ч гэсэн ээжтэй нөгөө гэрээд зэвлээ туслангаа ч юм ингээл сурж идэг. Тэгэнгүүт гадаа гараад ч гэсэн тоглоомын талбай дээр тоглож байхдаа хүртэл хүүхдийн сурах боломжтой. Тэгээд хүүхдүүд ч одоо бидний ирээдүй гэдээ явж байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй одоо нөгөө зариус ялангуяа одоо манай ингээд төлөвлөлтийнхэн байна тий. Төлөвлөлтийнхэн байна. Барилгын одоо нөгөө зургийн компаниуд маань тий. Барилга одоо төсөл орон сууц төсөл хэрэгжүүлэгч нар маань те энийг анхаарад өгөөч. Анхаараасаа хүүхдүүд чинь бидний ирээдүйд эднэртэй яг нөгөө нэг сурах хөгжих боловсрохын орчныг өрдүүлж өгөөч. Тэгээ бид нар яг энэ барилгын хувьд жишээл бид нар яг энэ тоглоомын талбайгаар бид нар нийгэмдээ те Монголдо үр хоочтой нөгөө хөрөнгө оруулагч энэ юм аа. Энэ тоглоомч зүгээр л гулсаас харлаад байдаг биш. Эндээс аюул олон юм хүүхд сурдимаа гэдэг. Энэ дээр анхаарал тийм учраас яг нөх хүүхдүүдтэй хүртээмжтэй аюулгүй стандарт хангасан. Тэгээд яг нөгөө наснд нь зориулсан ийм тоглоомын талбайг төлөвлөдөг байгаасай гэж бид нар бол аюул хүссэн. Тийм зураг төсөл байхаас нь өсвөлгээл анхаарах хэрэгтэй тийм. Ерөнхийдөө яг нөгөө тоглоомын талбайн төлөвлөлтөөр бол яг архитектурууд маань яг тоглоомын талбайн төлөвлөлт одоо энэ ч яг нөгөө төсөл загнаад гэсэн үг шүү дээ. Тийм төсөл чи одоо юу гэдэг ашигтай дээвэр дээр юм уу хаана ерөнхийдөө одоо хотод доторх Орос улсын хотнууд дандаа нөгөө доороо гаражтай байдаг учраас нөгөө хийцэл нь юу гэж энэ бүгдийг чинь ингэж нөгөө хийжээж хамгийн оновчтой нөгөө шийдлийг гаргаж ирж байгаа. Тэрнийхээ давуу тоглоомудаас нөгөө сонгодог. Тийм ба. Тэгээд угсрал суйрлал дээр ч гэсэн ерөнхийдөө дандаа манай инженерийн багтай эднэрийн болохоор ерөнхийдөө яг нөгөө ингээд яг энэ өөрөө дагнаад ажилласан одоо олон жил ажиллаж болохоор ерөнхийдөө бол аюу мэрэгсэн ингэж юм хүмүүс байгаа. Манайх ч юм болохоор ерөнхийдөө ингээд яг юм Солонгос бас архитектуртай хамтардаг нэмэх нь нөгөө Европын бас Денмаркийн бас юм ландскейп
компанитай хамтарч ажилладаг. Зураг тэгэхээр өөрөөр бид Монголдо болон одоо гадаадд зураг гаргадаг гэсэн төлөвлөлт зураг гэсэн. Тэгээд араас нь тэрийг мань болохоор манай нөгөө яг үйлдвэрийн хяналтын албаны хамааны баталгаажуулж одоо яг манай зураг төсөв батлагдаж одоо энэ тоглоом нь үйлдвэрлэгдэж тоглоомын талбай бүтдэг гэсэн. Ийм процессор. Тийм баг юу 40 судлаач байдаг лөө. Тий анх одоо ингээд манай энэ Hacks Gym айгу том групп компани. Тэгээ бид нар ингээд анх нь үйлдвэр авч явжсэн чинь нөгөө судлаа шинжилгээний алба 46 хүн. Гайхаад бид энэ хүмүүс юу хийж байгаа юм гэсэн чинь түрүү миний нөгөө ярьсанчлан яг тоглоомын өндөр намж. Одоо бид нар ингээд монголчлал те энд нэг ингээ гусар нэмчээч ч юм уу те ингээд нэг юм хийчээч гэхээр болохгүй наа чи сертификат аван тооцоол хийгдэн 3 сарын дараа хариу өгье. Тэрнээс хойш сертификат нь 2 сарын дараа гарах шүү гэдэг те. Одоо бид нар шиг юм биш. Тэнгуут яг бид нар за энэ чинь тэгэхээр бүгд яг юм нарийн учир жанцантай юм байт юм байна. Тэгс мэдэж авч байгаа юм л да. Тий, тэгэл яг хөө ингээд бид нар чинь юм гадны одоо хөгжил соёлыг бас ингээд оруулж ирээд бид нар бас айгу хурдан сурчдаг арт түмэн гэж би бол боддог байхгүй юу. Тэгэхээр ингээд юм ингээд бас сайжрах цаг нь ирж байгаа юм шиг бас мэдрэмж авдаг. За тэгээд ер нь бол хөгжиж байгаа улсын нэг онцлог байдаг бахал та. Тий, ерөнхийдөө бол бид нар бол одоо бас харьцангуй нөгөө юу гэдэг бид нар бага хахад нөгөө нэг гадаа тоглоом байдгүй те нэг одоо жишээл манай одоо байрны гадаа нэг юм зэвэрцэн төмөр гусуур нөгөө гусаж болохгүй суудлан унтсан нэг юм нөгөө савлуурны нэг юм бүгд каркас үйж идэг. Тэгэл тийм учраас магадгүй бид нар нөгөө чартаа дэс гэл тоглоом байхгүй гэсэн учраас бид нар чартаа дэс гэл ингээл октод нь тэр тоглодог хөвгүүд нөгөө тэв бөглөө гэл ингээл явдаг байсан. Чулуун байлдаа нар тоглоод тийм чулуун байлдаар усаар байлдаар тоглоод ингэдэг байсан. Одоо тэнгууд бидний энэ хүүхдүүдэд болохоор ингээд тоглоомнууд нь ингээд байж байна. Хэдийн анзаараа сурах. Тэгэхээр бид нар чинь энэ хүмүүс нь илүү юм дээр илүү л ингэж явж байгаа учраас илүү л бас хөгжих боломжтой тий. Тэгээ нэмэх нь одоо бас нөгөө өмнө ингээд байдгүй байсан бол одоо нөгөө манайхан за ямар нэгэн байдлаар тоглоом байх хэрэгтэй байна гэдэг одоо ингээ хятад пластик тоглоомыг аюу их оруулж ирлээ. Одоо энэ үе маань өнгөрөөд те эн чинь нөгөө пластик чинь хуунцар чинь хагарчтай юм биш те цуурчтай юм биш те эргээд эн чинь хүүхдээ нөгөө хөл гарыг урдтай юм биш те зүстэй юм биш те хурц юм төмөр ирмэгтэй чинь ингээд бингтэй юм байна гэд мэдээд дараагийн ингээ үе рүүгээ за энэ хуунцрыг халъя гэл те ингээд дараагийн үе рүүгээ яг орж байгаатай ижилхэн ерөөхдөө тоглоомын хөгжилчихсэн юм өөрчлөлт төвслүүд бол гарсаар байна. Бидний бас нөгөө одоо манай сөхөг аврагч 2 дугаар сизон дээр бид нар чинь бас хамтарч ажиллах гад тэгээ хамтдаа бид нар тоглоомын талбайгаас нөгөө төслөө сонгоход тий тэгээд та хэдийн маань бас надад их гоё санагдсан юм нь одоо ингээд нийгмийн хариуцлагын хүрээнд тий илүү одоо юм нөгөө гэр хороололч гэдэг юм уу яг юм үнэхээр яг юм хэрэгцээтэй байгаа тий одоо газартаа бид нар хүүхдийн тоглоомын талбайгаа нийлүүлмээр байна гэд тэгжсэн. Тэгэхээр та бүхний нийгмийн хариуцлагын одоо ингээд юм бодлогочин бас тий хойштоос яаж чиглэж байгаа. Яг бид нар болохоор яг түрүүн бас таны ярьжсэн шүү. Яг л яг юм өндөр нөгөө зэрэглэлийн арай нөгөө энэ боломжтой хүмүүсийн хүүхдүүдийн боломжтой ийм тоглоомор тоглосон. Ягаад бусад газар байших боломжгүй. Одоо яг энэ дээр л бид нар одоо бас бүх хүүхдүүд хүртэвчтэй заавал нөгөө нэг ийм орон сууцны хотхон ч юм уу те заавал юм нөгөө үнэтэй газруудаар биш одоо бүх ингээ гэр хорооллоо те орон нутаг бүх газар хүүхд байгаа бүх газар л ийм чанартай тоглоомод ерөөхдөө суурлах хүсэлтэй тэрний төлөө ингээ зориод одоо тэгээд бас нөгөө бусдтай ингээ нэг юм мессеж өгөх зорилгоор хүртэл өдөр ингээ би сууж ин л да те тийм учраас энийг бас нөгөө нэг үн гэдэг юм мэдээж яг нөгөө Европ гэдэг талаараа ялч үнэтэй хувьд бол үнэтэй. Тэгэхээр үнэ дагаад нөгөө чанар гэдэг чинь үнэхээр явдаг юм аа. Дээр нь үнэхээр одоо юу гэдэг бид нар ингээл Европ өөр юу гэдэг ахва хэрэглэж ч юм ийм дээр бид нар ингэж 20 30 жилийн баталгаа байдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь 20 30 жилийн баталгааг нь үйлдвэрийн цаанаасаа өгдөг юм байна тий. Гэт ийм учраас энэ дээр бас яг нөгөө анхаараас нөгөө авч үзээсэй ерөөхдөө бид хэлж байгаа. Тэгээ нөгөө түрүү байлаа ярьсан хүртээмжтэй тоглоомын талбай. Хүртээмжтэй гэдэг нь болохоор яг нөгөө бүх хүүхдүүдийн хооронд нь одоо нөгөө ялгахын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг маань хүртэл ингээд нөгөө хүүхдүүдэд за гараал нөгөө хүний нүдтэй хүний ярианаас гэл ингээд эдгээр маань ер нь л аль болох нэг гэртэй байх нөгөө хүүхд маань ч гэсэн өөрөө нөгөө ингээд нийгэмдэр ингээд жоохон гадуурхдаг ч юм уу ийм юмнууд дүр зураг ажиглагддаг учраас аль болох гэртэй ингээд байгаа жоохон яг нөгөө нийгэмчлээс холдоод байдаг.
Тэнгуут эсрээр гадаа энэ орчныг нь бүрдүүлээд өгчих юм бол тэр хүүхэд чинь гарах сонирхолтой байгаа. Тэгээ харамсалтай нь одоо нөгөө Монголд ч гэсэн одоо ялчгүй энэ хүүхдүүд маань байгаа те гэртээ ингээд байгаа тодорхой хувийг эзлээд байгаа учраас энэ дээр ерөөсөө томчууд бид нар өөрсдөө яг үнэхээр төлөвлөлөөд оролцоод гадна тэр нөхцөлийг бас бүрдүүлэх одоо бол бид нар бүрэн боломжтой байхгүй. Яг тэгвэл энэ өмнө чинь бол юу гэдэг нь тоглоом нөгөө ингээд савлаар юмуд ингээд нөгөө юу төрөл сонголтод цөөхөн байсан. Одоо тэнгууд бүх тоглоомууд одоо нөгөө тэрэгтэй хүмүүс маань ч юм уу те хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тоглох боломжтой өөрийн суудалтай, эд ангитай, хэсэгтэй одоо нөгөө гулсууртай юм цогц тоглоомод байгаа шүү дээ. Тэдэн байна хүртэл ингээд нөгөө энгийн хүмүүстэйгээ холилдоод ингээд тоглох боломжтой. Ийм төрөл загвар дизайнууд аюул их гарцсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдүүдэд одоо бид нэр анхаараач те анхаарад энийг тоглоомоо сонгохдоо те хаанаас ч юм өөр газраас ингээ авахтаа ч гэсэн те эднэрийгээ бодоод ядаж ингээ 5 тоглоомтой ч юм уу тоглоомын талбай байлаа гэхэд 2 3-ын ч гэсэн ийм болгоод энэ орчныг бид нар бүрдүүлж өгөх нэг юм шаардлага бол одоо бий болчиход байгаа байхгүй. Яг хоо зүгээр нөгөө ингээд ийм эмзэглэмээр л тийм л мэдрэмжил авдаг байх л да тий одоо ер нь одоо ингээд би бол одоо хувьдаа тэгж бодож байна л да. Заавал ингээд ийм амар өндөр үнэтэй орон сууцны тэг хүүхдүүд тэр хүртээмжийг авахгүй тэг ер нь бүгдээрэнд нь л ингээд нийтлэг заавал хүртээмжтэй тоглоом тусгай хэрэгцээд хүүхдэд зориулсан тоглоом заавал байх ёстой гэдэг стандартаас оруулаад өгөх ёстой юм. Гэхдээ одоо яг нөгөө байгаа стандарттай юм болохоор бас нөгөө бүх хүүхдүүд хүртээмжтэй байх ёстой гэдэг заалт нь байдаг. Тэгэл түрүү яг ярьсанчлан нөгөө ингээд стандарт байна те шаардлага маань ингээд бүрэн хэрэгжихгүй байгаа учраас ийм нөхцөл байдал үүсээ те энээс болоод цаана энэ хүүхдүүд маань те зарим хэсэг хүмүүс маань ингээд хохироод байна гэд бас хаягдаад байна те орхигдоод байна те яг хөө мэдээж нөгөө дийлэх биш ингээд цөөхөн хувь эзлэгтэй цөөхөн хувь эзлэгч гэсэн байгаа. Магадгүй ийм тоглоомд бай одоо юу гэдэг нөгөө хотгоо ингээд ийм 5 км тутам хийж чадахгүй ч гэсэн те дүүрөө болгоны юм талбайтай бол тэр эцэг эхчүүд хүүхдүүдэд дагуулад авчрах боломжтой. Тэнгуут энэ хүүхд маань эргээд нөгөө хүмүүстэй нийгмийн харилцаанд ороод түрүүний ярьсан нөгөө ур чадваруудыг сураад нийгэмшээд эргээд нөгөө ингээ хүүхдүүд маань ч гэсэн те өө эн чим ийм хүн байдаг те хүү хаа ямна мана тийм юм байхгүйгээр ийм нөгөө реакц байхгүйгээр те ханддаг байгаад ингээ бид нартай хамт яг нэг ийм ижил төвшөнд амьдрах энэ нөхцөл чинь бүрдэх. Хүүхэд тэгэл гэртээ одоо уцаа мажаал гээл одоо бид нар ярьдаг шүү дээ тэгээ хүүхдээ ерөөсөө гарч тоглохгүй байх гээд тэгээ гарч тоглоё гэхээр тоглоомын талбайд тийм одоо хүртээмжтэй биш те тэгэхээр тэр хүүхэд ч одоо тэр уцыг харахаас өөр баг сонголтгүй л болж байгаа байхгүй баг. Тийм тэнгуут яг одоо ингээд нөгөө яг бидний үе чи одоо ингээд хүүхдүүд байна нөгөө захим хэрэгсэлтэй айгу юм нөлөөд автж байгаа те яг ийм учраас бас одоо гадна тоглоом захим болж эхэлж байна. Смарт юм тоглоомод гарч эхэлж байна. Одоо ингээд харахад зай талбай бага л та ганцхан тоглоом аа. Тэр тоглоомын дотор жил 130 тоглоом агуулж байна. Хүүхдийн бас нөгөө сэтгэн бодох чадвар ингээд юудад хөгжлүүд ур чадваруудыг хөгжүүлж идэг. Одоо 130 төрлийн тоглоомтой тэр нэг тоглоом байна. Одоо тэрнээсээ хүүхдүүд сонгоод би өдөр энийг тоглоно гэдэг тэр нь дандаа танин мэдгүй одоо ингээд 8 хүүхд тоглодог ч юм хамт тоглоод ингээд ийм юун дээр нь тоглоомон дээр тий үед авдаг ингээд тоглоом дээр нь ийм даалгавар өгдөг. Ингээд даалгавраа ингээд нөгөө даалгавраа даваад ингээд дараагийн үе рүүгээ ороод ингээд тоглодог. Ийм смарт тоглоомууд хүртэл ингээд хөгжиж хэлсэн тий. Ийм байгаа. Тэгэхээр ингээл дагаал ерөөсөө ингээл бүх юм хувьсаа яваад манайх тэнгууд арай жоохон хойно яваад байна уу. Ийм учраас яг нөгөө барилга энэ түрүүний ярьж төлөвлөлтөй юм энэ дээр анхаарад дараагийн үе рүүгээ хамтдаа орох одоо хугацаанд бол бид нар болцсон байгаа. Зөв. За өнөөдөр ингээд хоёлаа ингээд яриа маань ингээд дуусж байна. За тэгээд манай сүхийг аврагч төсөл дээр бид нэр ингээ 2 дугаар дугаар дээрээ бас хамтарч ажиллахаар болсон байгаа. За тэгээд ер нь хүүхдийн тоглоомын талбайн одоо шинжилэл за тэгээд ер нь энэ хөгжил бас хаашаа явж байгаа юм бэ гэдгийг одоо Авикагоор дамжуулаад барилгын салбарт бид нараас ойлгуулахыг хүсэж байгаа. За тэгээд магадгүй одоо нөгөө орон сууц судалж авах гэж байгаа хүмүүст ч гэсэн бас энэ яг энэ сонголт бас аюу тийм нөлөөлдөг байх хэрэгтэй болов уу гэсэн тийм мессежийг бид нэр өгөхийг зорилоо.
Тэгээ яг бид бас нөгөө хоёр дахь одоо дугаартаа орохдоо саний жисэн нөгөө эхний дугаартаа ингээд бид нэр бас оролцсон бас мэдүүлэхийг хүссэн юм их юм бол яг нөгөө тоглоомын талбай төлөвлөлтөд бас юм дээр анхаарах юм те ач холбогдол чи юм. Хоёрдугаарт нь тоглоомын одоо стандарт тоглоомын талбай мөрдөл гэж байдаг те. Тэгэхээр одоо бусад төлөвлөж байгаа те тоглоомын талбай хийх гэж байгаа, засах гэж байгаа, шинжлэх гэж байгаа айлууд маань бас эндээс багчсан зүйл мэдэж аваасаа гэж хүссэн. Одоо жишээл нөгөө тоглоомын талбай гэхэд нэг одоо юм усууртай юм цаанхуу тоглоом байна те. Одоо нэг бүх насны хүүхдийн нэг л талбай бол одоо хоёр бүх насны тоглоом боломжтой нэг цогц тоглоом. Хоёрдугаарт одоо нэг ганцаараа хүүхд тоглодог юм тоглоом заавал байх ёстой гэж үздэг. Бага насны ялангуяа дохигноор ингээд юм дүүжинд ажил шиг юм тоглоом. Тийм яа тэгвэл эн чинь нөгөө хамгийн одоо 0-оос 2 нас хүртэл нөгөө гэртээ ингээд байжгаад хамгийн их гардаг талбай нөгөө тоглоомын талбай. Тэгээ нөгөө хүүхдийн зан чанар характераас хамаарат эн чинь ерөөсөө нөгөө эхлээд нөгөө хүүхд ганцаараа ингээд нөгөө тоглоод тоглоом гэж юм байт юм дараа нь ингээд танилцж штэ. Танилцаад тэгээд нөгөө хойлоо суудаг гурлаа дөрүүлээгээ долуулаа суудаг ингээд юм бас шат байдаг. Ийм учраас нөгөө ийм ганцаараа тоглох хүүхд ганцаараа тоглох юм тоглоом одоо нөгөө хойлоо урлуулаа тэгээд ийм бүрдлүүд иймнүүд байдаг гэдэг бас мессеж бас өгөх одоо төлөвлөлтөөр хүртэл ингэж анхаарад ийм тоглоомын сонголтын дээр хүртэл иймэрхүү байдлаар сонгоорой гэдэг ийм мессеж бас өгөхийг хүсэж байна. За тэгээ баярлалаа өнөөдөр. За тэгээ урайгаа илээд хоёлоо өнөөдрийнхээ ярилцлагыг дуусгая гэж бодож байна. За хотхны соёлоос хотын соёл руу бүгдээрээ хамтдаа хөгжицгоё. За тэр дундаа хүүхдийн тоглоомын талбай дээрээс анхаарна шүү гэж хэлье. За баярлалаа.